За өнөөдөр нэг гоё. Одоо ах нь ерөнхийдөө дандаа аними хүмүүс аяга гой гэдэг байхгүй тийм аними үзмэр санагдаад тэгээд утга учирыг мэдгүй болохоор энэ анимиг баатруудаар ингээд голчиж ярьдаг нэг залуу байлаа. Энэ залуугийн юуг бичлэгүүдийг анхнаас үзье гэж бодож эхэллээ. Тэгээд subscribe нэг 15 subscribe тамилаа. Дүүнөр бас хөөрхөн бас өөртөө YouTube хийдэг бол ахийнхаа энэ бичлэгийн дор YouTube channel-аа үлдээгээрээ ах нь та эдийн бичлэгээр reaction хийж үзүүлнэ шүү. За одоо энэ болохоор Campeki гэдэг хүүхэд байна, залуу байна. За эхлээ ямар ч subscribe-аад дарцсан байгаа, лайкаад дарчи. За эхнээс нь үзье. Юу нөө хар сахалтын нууц таамаг арай ийм байвал яана гэсэн утгатай юм байна. Blackbeard-ийг 3 зүрхтэй гэвэл идэх үү? Мөн үү? Blackbeard нь Fox Zipek-ийн хүүхэд. Тэгвэл Blackbeard-ийг яаж 3 жимс зүрхтэй болохыг хэдүүлээ одоо таамаглая. За. Campeki. Та санаж байвал Марко хүртэл түүнийг ачаалтай гэдгийг мэдж байдаг. Ингийн хүн 2 жимс хэдүүл яг үнтэй адилхан дараа дэлбэрээд хүн. Тэгэхээр яаж Blackbeard одоо 2 хүчтэй байгаа хэдүүл одоо таамаглая. Тэгэхээр Blackbeard 3 өөр төрлийн зан характертай гэсэн үг. За. Хэрвээ та санаж байвал Luffy хамгийн анх Blackbeard-тэй уулзсан Blackbeard үнэхээр яриасан, дотно, хөрсөн, тийм төрлийн хүн байсан. За. Ой гүйтэй болж байх үеийн тэр дүр төрх болгонд хэр хүчтэйсэн боловч цагаан сахалттай тулдах үед бол үнэхээр аимхай байсан. Blackbeard-ийг энгийн биш гэдгийг илтгэх нэг анги байгаа. Luffy болон түүний багийнхаа хамгийн анх Blackbeard-тэй уулзахдаа Nami Blackbeard-ийг хараад тэр хийм бэгтэл Luffy тэр биш тэд гэж хэлдэг. Магадгүй тэд байх гэж шүү дээ. Blackbeard-ийн тогон дээрх лого уран толгойтой байдаг. Уран толгойтой хэр та нарт уран толгойтой нохоо бодогдож магадгүй. Уран толгойтой нохоо маань хизээж унтдаггүй юм байна. За. Яагаад гэвэл 2 толгой нь сэрүүн байхад 1 толгой нь унтаж байдаг. Тэгэхээр та нар бодоод үзтээ хар сахал яг адилхан тийм унтдаггүй байж таарлаа тийм үү? Багын дээр хүртэл амьдралаа хизээж унтдаггүй талаар багийн шагсаар ярьдаг. Энэ бүх таамагд үнэхээр үнэн болвол 3 дахь төрлийн хүч нь зоон төрлийн жимс байх магадaltaй. Түүнд логия болон парамишаа байгаа. Тэгэхээр дотоод төрөл нь үнэхээр ойлгомжтой. Одоо та бүхэн сайн анхаараарай. Лес приходит сказка, снег как чистый лист, на цвет прекрасно. Дургүй шүү дээ. Яг таны харсанчлан Уран ботой байдаг юм байна. Нэг санин гişүү юм болгоно 3. Тэр хэдүүлгийн таамаг ер нь л баг оноод байна гэсэн. Энийг бол надад хэлэлтгүүл бүгд мэдэх баг. Яг л адилхан 3 сарив. Үнэхээр Blackbeard Fox Zipek-ийн хүүхэд гэж үү? Хүүхэд нь байх магадaltaй нэг таамгийг таадад хүргэе. За. Blackbeard болон Fox-ийн багийн талбайг харах нь бол шүтэх найдвар. Тийм байна. 3 зэрэгтэй хэр та бүхэнд найруулж бодогдож магадгүй. Тийм байна. Хэрвээ Blackbeard зам төрлийн шинжлэлчтэй бол ялцчгүй найруулж болж таарлаа. Тэр найруулж 70 дор амьдралтай явдаг шүү дээ. Тэгэхээр их таасан. Бэлэн байж болох юм. Тэгэхээр бид бүгдээ мэднэ. Чөтгөрийн жинсэн хүчтэй хүмүүс 70 дор хүчээ алхдаг. Хамаг Blackbeard 70 дор хүртэл явдаг бол яах вэ? Таач муу байдвал бодоод үзээрэй. Campeki. За. Энэ үрээд өнөөдрийн бичлэг дуслаа. Ерөнхийдөө дахин цааш анимигийн юмнуудыг сайн үзэж хараад сонирхолтой юмнуудыг үзэж олон улсын спорт хаврын сайн үзэж хараад аюу тийм лаг сурнаа. Юу н аними үздэг болоё гэж бодоод аними их гоё юм шиг л шүү дээ манайхаа. Тийм ээ. За өнөөдрийн бичлэг энэ үргэлжлэл яваад дуслаа. Дараагийн бичлэгэн дээрээ тоглоомоор уулзцгаая. Одоо ах нь дараагийн бичлэгийг тоглоомоо тоглох гэж байна. Дүүнэр орж ирнэ. За. Дараагийн бичлэгээр оролцъё. Subscribe дарж ахыгаа дэмжээрэй. Бичлэгээ дуустал үзсэн танд баярлалаа.